Монгол Улсын их хурлын сонгуулийн 2-р тойрог их намаас Дашааравдангийн Алтан сүх, Очирбатын Алтан сүх, Доржийн Чингээлбаатар, Даваа нэмийн Батцоригт, Эрдэнэбаатарын Гамбол, Жамсрангийн Цэрэн чимэг, Намжилжавын Сандаг, Шар толгойн Од хөө, Цэрэмтлийн Од гэрэл, Банзрагчийн Бямт орж. Үзэгчдийнхээ нойрон амгалангийн айлтгая Монгол Улсын их хурлын сонгуулийн энэ удаад иргэний хөдөлгөөний намаас үзэгч та бүхэндээ нэр дэвшигчтэй болоод намын оролцож байгаа мөрийн хөтөлбөрийг танилцуулах шууд ярилцлагууд маань үргэлжлэн хурж байна. За энэ удаагийн маань зочин Улсын их хурлын сонгуулийн 2-р тойрогт иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч Доржийн Чингээлбаатар өргөдөрсөн байна. Амар мэндөө. Мэндээ амар мэндөө. Сайхан зусч байна да. Сайхан зусч байна. Яг гоо бид нар энэ өөх түүхээсээ холдчиход байна. Өөрөөр хэлэх юм бол унтаа ийм байдалд байгаа учраас биднэрт үзэгдэл мэд санагдаж байгаа л да. Тэгэхээр тэр өнцгөөс нь дүгнэх юм бол үзэгдэл мөн. Гэхдээ энэ нь бол угтаа бол үзэгдэл биш, бүр зүй тогтол байх ийм очигтай. Ягаад тэгэхээр өнгөрсөнгөө ирээдүй гэж байхгүй, өнгөрсөнгөө өнөөдөр гэж байдаг. Тэгээ өнөөдргүй ирээдүй гэж байхгүй шүү дээ. Тийм учраас энэ алтан дээд гэрээ Монголын улс товчоо хэмээх одоо бидний зөв үгдийн буулгаж өгсөн энэ хол ном дээр бол өнгөрсний ирээдүйг өнөөдөр бүтээнэ гэж ингэж хэлдэг. Тэгээ энэ өнгөрсөн тэр зүйл бол өөрөө ирээдүйг бүтээх тэр зүй тогтол буюу зам ёсыг бидэнд таниулж өгдөг. Энийгээ өргөж одоо босоод үйлдэж байдаг нөө мөрлүүлээд ингэ явах юм бол энэ өөрөө зүгээр л байдаг л зүйл. Гэтэл өнөөдөр бид нар энээсээ салж холдсон байгаа. Холдсон байгаа учраас бидэнд шин юм шиг, тийм ээ, үзэгдэл юм шиг, онцгой содон сонин юм шиг санагдаж байгаа нь бол зүй ёсны хэрэг гэж ингэж харж байгаа. Гэхдээ нэг зүйлийг танд хэл. Монголын ард түмэнд хэл. Энэ бүхэн төд удахгүй 13хан намрын дотор зүгээр л хэвийн үзэгдэл болно шүү. Яагаад энэ баттай хэлж өгнө гэхээр би одоо сүүлийн 8 намар буюу одоо 8 бидний ярьж татсан 8 жилийн хугацаанд Алтан дээд гэрээний онлын Монголын улс товчрын нууцудтай танилцаж өөрийгөө сэргээж өөрийгөө олж ингэж явж байна. Өнөөдөр бидний хүүхдүүд, бидний аав ээж ахын дүүснэр энэ бүхнийг зүгээр л хэвэн юм шиг хардаг, ойлгодог, бүр түүгээр амьдрдаг болж эхэлж байна. Тэгэхээр энэ бол маш богино хугацаанд ирдэг ийм өөрчлөлт юм байна. Ялангуяа Монголын ард түмэн нийгмийн харилцаанд энэ бүхнийг тогтооод эхлэх юм бол нөгөө олноороо нөгөө дагаж мөрдөж байгаа учраас хим хэмжээ болоод тогтчихдог. Тэгэхээр шинэ одоо төрсэн хүүхд юм уу, залуу балчрууд ч юм уу те ийм хүмүүс эсвэл хүсэж өөрийгөө одоо бадрааж сэрэж байгаа хүмүүст бол энэ маш амархан нэгсдэг. Яагаад тэгэхээр энэ таны миний бидний дотор байгаа зүйл шүү дээ. Яагаад тэгэхээр энэ бол өөрөө удамшлын, уламжлалын хуулийн тухай яриад байгаа. Буюу одоо өнөө цагт бол бидний генетик гэж хэлээд байгаа тийм. Тэгэхээр генетикийн хууль буюу уламжлал уламжлалын хуулийг хинч сүрж чадахгүй. Тийм учраас монголчууд өнөөдөр хэдий тийм ээ одоо ядуу дорой эсвэл бухимдалтай, ууртай ийм эргэлдсэн, тэнгэлдсэн амьдарч байгаа ч гэсэн дотроос нь энэ болгон дандаа сэрж идэв. Дандаа хүсч идэг. Тийм учраас биднийг Монгол үнэт зүйлийн тухай тийм ээ тэр жамьсан таарсан буюу тэр нүүдлийн солиргожлын үнэт зүйлүүдээр суурилсан орчин үеийн хөгжлийг авчрахын тухайд ярихад бүгд дотроос омгшиж бадарч ирдэг. Та очигтэр манай их чуулганыг үзэж сонирхсан баг. Тэнд байгаа хүмүүсээс яагаад тийм их ассан гал шиг юм бадарсан юм сэтгэлийн хөдөлгөөн гараад байна те. Хураалт нь хүртэл хүчтэй. Хураалж байгаа нь хүртэл хүчтэй, уухайлж байгаа нь хүртэл хүчтэй. Тэгээ хэлж байгаа үг тэр ар дээр нь хурлын ар дээр хэлж байгаа сэтгэгдэл эдэр нь хүртэл ингээд бүр нулимс нь гарах гал хамар нь ингээд те самсаан шархираа гарын чичрээд л тэгээ харахад бол ингээд бүр дасаагүй хүнд бол гайхмаар энэ хүн яагаад ингэж байгаа юм бол гэж те. Дэрэгдэн байгаа нь бол тэр хэвийн үзэгдэл. Яагаад тэгэхээр тэнд байхад огшихгүй байхын аргагүй ийм сайхан зүйл гарч ирж бадарч байгаа. Энэ ассан бадарсан галыг ир хэмээдэг. Тэр ир чанар буюу танд туулах амьдралыг туулах боломжийг өгч өгдөг. Утганы ир шиг тийм хурц эртээ хүн болгоныг байлгах юм бол тэр нь гүн баттай байх юм бол тэр иргэн буюу иргэн гэж хэлдэг. Тийм учраас иргэн болж өөрсдийгөө хурцлаа, яс цусныхаа боломжийг сэрээ. Тэгээ түүгээрээ амьдран оршоо. Тэгвэл та бүхэн бид бүхэн цөм сайхан амьдрах болно. Тэнд ерөөсөө хэцүү юм байхгүй. Хурц утгаар юуг хэрчиж болох вэ? Төмрөгч тасалж болдог. Мохоо утгаар талгасч үсч болохгүй шүү дээ. Ийм л юм байдаг. Хурц хүн бол юугч зөв үлддэг. Мохоо хүн бол
дандаа алдаа гаргадаг. Тийм учраас өнөөдрийн байгаа тэр хуурмаг, худал, хулгай бүхэн тухайн хүн мохоо байгааг нь илэрэл юм. Тэгэхээр эртлээд өгөх юм бол, ирлээд хурцлаад өгөх юм бол буруу муу хүн гэж байдгүй маа. Бүх хүн зөв болдог. Бүх хүн жамаар амьдардаг. Бүх хүн үннийг өчөж тийм ээ. Үннээр одоо явдаг ийм цаг хугацаа ирдэг. Энийг л би тавцрах гэж байгаа. Ер нь бид нэг тийм сэрэг цаг одоо жишээлбэл нэг зүйл хэрэгтэй байна, чиг баримжаа олгох нэг учраа олохгүй байгаа зүйлд гарц хэрэгтэй байна гэдэг үе хүн болгонд мэдрэгддэг болсон энэ үед л дээ. За таны 8 жилийн өмнөх цаг үед лөө эргээд очие. Та анх энэ гэрээтэй танилцаад энэ онлыг судлаад эхлэхэд хэр хугацааны дараа амтанд нь орсон, дахин судлах ийм эрч хүчийг авсан. Ер нь хүнд хэр хугацаа шаардлагатай энэ бүхнийг ойлгоход? Ер нь хүн гэдэг бол өөрөө байгаль тэнгэр газрын нийлэмлээс бүтсэн буюу ич хідэр бүтсэн зүйл л дээ. Тийм байгалийн бийт. Тийм учраас одон наран сарны явдал, дэлхийн өөрийнх нь явдал, хүний өөрийнх нь явдал мөр нэгдэн таарч ич хүн өөрөө хөгжиж идэв. Энийг энэ онлоос сурсан. Тэгэхээр энэ нь бол 2 хоног, 2 сар, 2 намар буюу 2 жил ингээл яг ийм явдуудаар хөгждөг хүн. Өөрөөр хэлэх юм бол сар нарны явдалтайгаа нэгсэн хөдөлдөг. Тийм учраас удахгүй. Та өөрөө хүсгэл гол юм хүслийн зөв. Хүслийн галаараа бадраад өгөх юм бол тэгээд өөрийн Чингис хэмээх тэр хөгжлийн зэрэгт хүрэхийг тийм ээ зориг болгоод ингээд амьдрах юм бол 2 хоног хэрэгтэй. 2 сар хэрэгтэй. Энд дээрээс жишээлбэл одоо та нэг за гадаад хэл сурах гэж бодъё. Тэгээд яг та сурыг гэж хүсэл ингээд зориод бүх юма тавиад 2 сарын дотор гадаадаар хэлээр ярьж болдсон шүү дээ. Тэ. Энийг би өөрөө бас гадаад хэл одоо англи хэлийг бол хүүхдээ хасаа яг өөрийн биедээ сурч ирсэн учраас мэднэ. Маш амархан болдог. Тэгээ амархан гэж хэлэхээр хүмүүсийг игдүүцдэг. Одоо би олон хүмүүстэй уулзчихсан. Өнгөрсөн хугацаанд би одоо энэ үндэсний хэмжээний төсөл хөтөлбөрийг боловсруулахын тулд 8 жилийн хугацаанд 6000 гаруй хүнтэй ингээд уулзсан байна. Тэгээ хэлэхээр амархан гэдэг үгэд нь янаас гарах зэрэг игдүүцдэг хүмүүс байт. Бидэнд маш хэцүү байхад таанууд яагаад амархан хэмээгээд байна гэж. Тэгэхээр альва имийг амархан болгодог арга байдаг л байгаа. Тэр аргыг олох буюу бид нар хэмнэлд нэгдээд өгөх юм бол бүх зүйл амархан байдаг юм шүү дээ. Тэгэл тэрийг бүтээн гэсэн ийм зорилгын дор тиймээ бид одоо энэ онлыг үзэж эхэлсэн. За энэ онл дээрээ сурлаад энэ онлоос ч юм бол эдийн засгийн ухаан гэж одоо бид нийлээд байгаа. Монголчууд бол эдээр засдаггүй гэж хэлдэг. Эдээр засвал бүх юм өнгө мөнгөний орвоо болдог. Бүх юмыг өнгөөр хэмждэг, мөнгөөр хэмждэг, үүний зөрөөгөр хүмүүсийг ялган заагалж ханддаг, харьцдаг болчдөг юм аа. Өөрөөр хэлэх юм бол шуналт ачаал хоёр дэлчдэг гэсэн. Ингэхгүйгээр харин амьдран оршихын тулд үндэсний аж төрхийн ухаан гэж өвгдийн хэлээд байгаа. Тэр зүй байдлын эрчим хүчээрээ буюу эрчим ихээрээ хүн болгон ханаад тэрийг нь хангаж өгдөг их засаг нь өөрөө бүтээд тэгээ хүн болгондоо тэр эрчмээр хандаг орон зайг нь буюу 10 түгээмэл тэр зүйлийг нь бүх орон зайд нь бүтээгээд өгчих юм бол тухайн хүн сайхан амьдардаг. Энийг үндэсний аж төрхийн ухаан буюу эдийн засаг. Тэр дотор тэр нь өөрөө нийгэмтэй байх ёстой. Буюу одоо нийгмийн харилцаа гэдэг дээр хэлээд байна ш нийгэм гэдэг. Тэр нийгэмтэй буюу бүгдэд ашигтай байх харилцааг үүсгэж өгнө. Тэгээ энэ харилцаануудыг үүсгэж өгчих юм бол тэр их засаг гэдэг зүйл чинь өөрөө ёсчлогдож биелүүлдэг. Энэ юм дээр хуулиа мөрдөх гэдэг бол ямар ч зүйл байх. Тийм учраас хууль эрх зүй бол тэртээ тэргүй яах нь ёс зүй ёс суртахуун ёс чудаг гэдэг юм дээр тогтоод байна гэж хэлж байгаа нь бол зүй ёсны хэрэг. Тэрийг харин бид яаж бүрдүүлэх вэ гэдэг чинь өнөөдрийн нэг таны сайн хэлдэг шийдэл гаргалгаа болохгүй байна гэж хэлээд. Энийг олж ядах юм байхгүй. Энэ онол дээр энэ суур юм дээр өгцөн байж байгаа. Тэнийг аваад бид нар яг нийтийн хэрэглээ болгохын тулд төсөл хөтөлбөрөөр дамжуулан тэр бодлогоор нь дамжуулан тэр хууль эрх зүйн орчноор нь дамжуулан тэр эзэн эрхийн боломжийг бүтээхийг хэлээд байгаа. Тийм учраас бидний нэгдмэл эрх зүйд Монгол хөгжилгээд одоо мөрмөрнөтөл томьёолоод байгаа юм даа л да. Тэгэхээр бүх юм нэгдмэл, угаасаа нэгдмэл. Тэр нэгдмэл байх чанарыг яаж бүтээдэг вэ гэдэг тэр онлын үндсээ аваад түүнийгээ эрх зүйчлэх буюу таны, миний, бидний эрх зүйн эзэн эрхийн боломжуудыг салбар болгонд нь, чиглэл болгонд нь, мэрэгжил болгонд нь, орон зай төвшин болгонд нь тогтоогод өгч. Тэгтэл энийг өнөөдөр мерит зарчим гэж яриад явж шít. Нэг хэмтэй харилцааг чинь win-win гэж яриад явж шít. Гэтэл яах нь монголчууд тэрийг чинь айл тэдийн таньдсан, тэрийг бүр онл болгоод, тэрийг бүр улс орныхоо үйл хэрэгт хэдэн мянганы өмнөөс хэрэглээд ирчихсэн явж байсан. Тэгээ энэ орон зайнуудыг эзэн эрхүүдийг бүтээгээд өг. Тэр одоо олон хөгжлийн бодлогуудыг тавиад байгаа тийм ээ.
соёлын, үндэсний хөгжлийн, олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн, хот бүсчилсэн хөгжлийн гих мэтийн ингээд маш олон зүйлүүдийг ярьж байгаа. Энэ болгоныгоо эзэн эрхийнх нь хүрээнд нь тогтоогоод тэгээд яг өмнөр нь битгий ор. Тэг би таны өмнөр орохгүй, та миний өмнөр орохгүй, бид бие биенийхээ өмнөр орохгүйгээр өөрийнхөө орон зайдаа яг эзэн эрхээ эдлэхийг боловсрал хэмээж. Боловсрал бол орон зайдаа эдлэх эзэн эрхээ макс. Тэгэхээр энэ болгоныг бид бүтээж өгөхгүй бол цаашдаа ингээл бидэрсээр л байгаа. Та бүхэн ингээд дотоод итгэл үнэмшлээс сэрээж одоо энэ үндэсний хэмжээний үнэт зүйлийг бий болгож түүнд одоо онолд суурилсан одоо зүйлийг бодлогын төвшөнд авчрах гад энэ удаагийн сонгуульд орж байна. Таны одоо нэр дэвшиж байгаа тойрог буюу Дөрвөн аймагт маш олон намын бас нэр дэвшигчид очиж ярилцж байгаа. Та бүхэн одоо яг ингэж ярьлаа гэхэд нөгөө талд бусад намын нэр дэвшигчид жишээлбэл замын засаад өгөн, сургууль цэцэрлэгийг бариад өгнө гэд таны ярьж байгаа материалыг зүйлийг яриа явж байна. Сонгогчид яг алийг сонгох бол та сонгогчдод хандаж юу хэлэх вэ? Монголын ард түмэн сонгогч түмэн олон мань өөрсдөө шийдвэр гаргана. Амьдрал бол тэр чигээрээ сонголт. Айл замыг сонгосон эсвэл жамыг сонгосон гэдгээс хамаарсан тийм шийдвэр байдаг. Тэм учраас та бүхэнд замыг биш жамыг сонгоо гэж ингэж уриалмаар байна. Жам сонгохын үр дүн юм гэхээр бүх юм жам гэдэг бол өөрөө зүй тогтлыг хэлдэг. Зүй тогтлыг сонгочхоор удаан юм шиг эсвэл ерөнхий юм шиг санагдаад тийм ээ байх боловч яг бүтээгээд энэ дээр бид нар маш олон жил ажиллаад ийм байд юм байна гэдгийг танаад тэрийг хөгжлийн бодлого төлөвлөгөө болгочоод санал болгож штэ. Тэгээ тэрийг нь манлайлж байгаа, оройлон манлайлж байгаа хүмүүс нь байна. Бид өнөөдөр гарч ирчгээд нэг хэдэн хүн юм үлдэх гэдэл тийм ээ ингээд суугаан биш. Миний би 28 жил төсөл хөтөлбөрөөр гадаад харилцаагаар тийм ээ санхүүгээр энэ зүйлтэй ингээд ноцолдоод тийм ээ баг болчраасаа сураад өнөөдрийг хүртэл ирсэн. Жижиг, дунд, том нөгөө мега натраа гэдэг төсөлтөөр чин ажиллаж үзлээ. Тэгээд болдгоог нь харчаад байна шүү. Тий. Монголын хамгийн том, хамгийн үнэтэй замын төсөлтөөр ажиллаж үзлээ. Тэгээд зам тавиад болохгүй. Яагаад? Яагаад тэгэхээр энэ өөрөө нэгдмэл тогтолцоо буюу нэгдмэл ийм үйл хэрэг, уялдаатай үйл хэрэг байгаа учраас ганцхан зам тавиад юу ч хийдэггүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тий. Тэгээд магадгүй тэрэн дээр нь авилгал нөгөө юм нь орчих юм бол яг одоо энэ хой чиглэл рүү тавьсан зам шиг л яг л замаад бүрэн дүүрэн тавьж өндөрлөөгүй байхад л эвдрээд тэгээд дараагийн сур нь орно шүү дээ. За дээр нь яг хичнээн жил болж байна тийм ээ. Ямар хэмжээний зардал мөнгөний амир өвдөлөө. Гэх мэтээр ингээл ярих юм бол олон асуудал ярьж байна. Гэхдээ бид асуудал ярих гайгүй бүгдэнд ойлгомжтой байна. Тийм учраас шийдэл ярих хэрэгтэй. Шийдэл нь юу юм бэ гэхдээ суур бүтцээ буюу нэгдмэл эрх зүйгөө бүтээ. Тэрийг Монголын ард түмэн өөрсдөө шийдэх хэрэгтэй. Хэрвээ энийг сонгоод хөдлөвөл хамтаараа нэгдэж хөдлөвөл нэгдмэл байдлаар хөдлөн шүү дээ. Угаасаа бид нар нэгдмэл. Ганцхан нэгдмэл гэдгийг хүлээн зөвшөөрөөд нэрэл тийм юм биш үү гэдгээрээ нэгдээд цаашаа яг нь хөдлөвөл энд хөгжил ирнэ. Тэ. Эсвүгөөс бол ингээл нөгөө талтсан бодорсон юм чинь үргэлжлэх болно. За тэгээд альч замыг сонгосон. Заавал нэг үр дүн эсвэл нэг үр дагавар гарч идэг. Тэгэхээр үр дүн нь юу ирэх вэ гэхээр нэгдмэл хөгжлийг тийм ээ үндэснийхээ үнэт зүйлийг тэгээд энэ хөгжлийн 127 жилийн цогц бодлого төлөвлөгөөтэй биднийг сонгох юм бол тодорхой хугацааны ар дээр 1 2 3 намар 4 5 6 7 намар магадгүй 10 11 12 3 намрын ар дээр шатараатай хөгжлийн яг нь үр дүнгууд гарсаар байгаад нэг мэдгтэл бид маш сайхан болцсон байх боломжтой яг нэгдмэл хөгжил тэгж ирнэ. Эсвүгөөс замыг сонгох юм бол бидрээс нь дахиад бидрэн дахиад туулна. Тэгэхээр энэ дээр үр дагавар буюу төлөөс ирдэг. Тэгээд төлөөсөө төлөх хэрэгтэй болно доо. За, иргэний хөдөлгөөний намын удаагийн одоо сонгуульд бүрэн одоо бүх тойрогт нэр дэвшигч санал болгож байгаа. За түүгээрээч энэ удаагийн одоо нэрсэн жагсаалтанд 3-т ирмэлэгдэж бичигдэж байгаа. Тэгээ нэр дэвшигчдийн байдлыг харахад тэн хагас нь эмэгтэй нэр дэвшигчтэй байлаа. Тэгэхээр энэ маань өөрөө бас одоо нийгмийн оролцоог тэгшэрхийг хангах юм дээр хандлага нь харагдаж байгаа юм л. За таны боловсралтай, тантай ер нь илүү танилцъя. Та өөрийгөө бас таниулах уу? За миний би Улаанбаатар хотын одоо Чингэлтэй хайрганд нартад одоо мэндэлсэн. За тэгээд Дархан хотод багнасаа буюу одоо ерхий боловсролын одоо сургуулаа суралцад дүүргээд за тэгээд Улаанбаатар хотод ирж их сургуульд суралцаад
Хүмүүлгүй ухааны их сургууль сурж байхдаа бол тэр монд Жорж Соросын тэтгэлгийг аваад ингээд тэтгэлэгтээ цалинтай оюутан болж Америк нэгдсэн улсын Монтанагийн их сургууль 3 дугаар дамжаага суралцаж дүүргээд тэгээ эргэж ирж одоо хүмүүлгүй ухааны их сургуулаа дүүргээд за тэгээ дараа нь бол одоо хувийн хвшилд нэгдсэн үндэсний байгууллагад ажилласан. Тэгээд ингэж явж байгаад 2010 онд өөрөө зөвлөх үйлчлэгээний компани байгуулъя. Энэ одоо төсөл хөтөлбөртөө одоо нэлээд бас туршлагатай болж байгаа юм чи ажил хийгээд ингээ 2010-аас 16 оны хооронд Монгол улсад хэрэгжсэн жижиг дунд том одоо мега гэж хэлдэг ийм төслүүдээр олцоод ажилласан. За одоо миний яг олон төслүүд байгаа учраас нэг товчхон нэг хоёрын дурд гэж бодож нэг нь бол Алтан булг Улаанбаатар замын чиглэл 1000 км хурдны зам. За энийг бол анханаас нь одоо ингээ босолцоод концессийн гэрээ буюу нөтөр хвшлийн одоо хүрээнд бол тендерийн одоо гэрээг нь байгуулалт явсан л да. За энэ зам баригддаг. Гэхдээ баригдана энэ. Энийг барих болно. Баригдаагүй шалтгаанууд нь бол яриад хэрэггүй угаасаа ойлгомжтой. Тэгтээ бол эндээс маш их юм сурж ингэж явж ирсэн. За нөгөөх нь бол Улаанбаатар хотын гэр хорооллын одоо хөгжүүлэхийн 6 дид төв барих төслүүд явж байгаа. За яг одоо өрнөж байна. Тэгээ энэ төслийн бас анхны одоо санхүүжилтийн шийдлийнх нь гаргалгаануудыг тавих. Гэх мэт ингээд маш олон төслүүдээр ажиллаж ирсэн. Зарим нь ингээд бодчихсон хэрэгжээд явж байна. Зарим нь бол хэрэгжиж чадаагүй. Гэхдээ эндээс авсан юу нь болдгийм, юу нь болдгүй юм гэсэн одоо энэ сургамж тийм ээ. Алдаа гэдэг бол засахад байдаг, оноо гэдэг бол давтахад байдаг. Тэгэхээр алдаан дээрээсээ бол яг нь суралцаад оноогоо бол үргэлжлүүлээд ингээ явах үйл явц бол 2016 онд энэ их үйлргийг эхлүүлэх үндсэл болж тэгээ эндээс үндэсний төслийн удирдлагын хүрээлэн гэж энэ байгууллагыг бол 2009 оноос санаж явсан. Тэгээд 2016 онд байгуулж тэгээ Монгол Улсын хөгжлийн бодлого төлөлтөн дээр энэ үндэсний онол үндэснийхээ үнэт зүйл дээр суурилсан хөгжлийн бодлого төлөвлөгөө гаргах үйл хэрэг дээр сүүлийн 8 жил юм байна. Ажиллаж байна. Тэгээ анх бол ганцаараа эхэллээ одоо тэр байгууллагыг яг бүтцийн хэмжээнд бол олуулаа байсан л да. Гэхдээ нөгөө байгууллагын хүрээнд бол ганцаараа байсан бол одоо манайх 150 гаруй үзүүлэгтэй 30 гаруй ажилтнтай ингээд их том өргөн байгууллага болж ирсэн. Цаашдаа энэ бол бүр үндэсний хэмжээний үйл хэрэг болно гэдэгт итгэлтэй байдаг. За ингээд энэ хүрээнд бол гэгэрэл хүн нийгмийн одоо хэрэгцээг тийм ээ шийдсэн буюу гэгэрэл босрол мэрэгжлийг нь чиглэлтэй одоо төсөл хөтөлбөрүүд за дид үтц зуяа хот байгуулалт барилга, зам тээвэр, аялал жуулчлал, эрчим хүчний чиглэлтэй төслүүд, за аж үйлдвэрийн одоо чиглэлтэй одоо үндэсний ус ардын аж ахуй буюу аж үйлдвэр, худалдаа үйлчлэгээ, хөрөнгө санхүү гэсэн чиглэлтэй энэ бүх одоо үндсэн энэ 9 салбар дотор бол Монгол улсын одоо эдийн засгийн салбарыг хамрахгүй буюу үндэсний аж төрхийг хамрахгүй нэг ч юм үлдэхгүйгээр ингээ бүх салбарыг оролцуулсан төсөл хөтөлбөрүүдийг боловсруулсан юм аа. За энэ төсөл хөтөлбөрүүдийн бол үндсэн суурь нь юу байх вэ гэхээр ер нь бол нөөцүүдийг бүрэн дүрэн ашиглах тухай ойлголт байдаг л да. Тэгэхээр ямар нөөцийг ашиглах вэ гэхээр бид нар бол байгалийн баялаг руу ингээд эрдэс баялаг руу яваад байна шүү дээ. Энэ өнөөдөр Монгол улсын эдийн засгийн 78% бүрдүүлж ийн гэдэг эдийн засгт ярьж байна, хүмүүс нь ярьж байна. Тэгсэн хэрнээ танд надад хүртэж байгаа нь хэд байна, тийм ээ. Тэгээд дээр нь байгаль экологи ангаас үтгсэн ийм байдалтай. Тэгээд дандаа гадны хараат болчихсон ийм ажиллагаа явж шүү дээ. За бусдад тэр одоо асуудлуудын олон асуудлыг ярихгүй. За гэтэл байгалийн нөгөө нөхөн сэргээгддэг баялаг, нөөц, хүнээс биднээс хамаатай. Бид хөдөлмөрлөх юм бол болдог тэр зүйлүүд нь юу гэхээр нэгдүгээрт нь газар, хоёрдугаарт нь мал, гуравдугаарт нь Монгол хүн. Тэгэхээр Монгол газар, Монгол мал, Монгол хүн гэдэг энэ гурван үндсэн нөөцийг бүрэн дүүрэн сэргээгддэг нөөцийг эргэлтэнд оруулаад, бүрэн дүүрэн ашиглаад, тийм ээ. Ингэчих юм бол Монголын 3.5 сая хүн сайхан амьдрахгүй байхын ямар ч арга байхгүй. Яагаад гэхээр би бол хүүхэд насаас социализмын үед үлдээсэн тийм ээ өнгөрүүлсэн. Тэр үед бидний аав ээж хөнгөнсний болон хөнгөн аж үйлдвэрийг тийм ээ бүтээгээд тэр үед маш сайхан амьдарч болсон шүү дээ. Тэ. Тэгэхээр тэр бол яг тухайвахаар төвшин сайхан байсан тийм. Гэтэл одоо бид нар ийм юм хөгжсөн үед энийг хөгжүүлэх юм бол энэ болгон бидэнд маш сайхан амьдралыг авчирнаа. Тэгэхээр нөгөө нэг яриад байгаа уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлж гэдэг юм уу те, бэлчээрийн доллар дороотолж гэдэг юм уу. Бүх юмнууд өөрчлөгдөөд ингээд сайхан болох бүрэн дүрэн боломжтой гэдгийг үндсэн суурь болгосон байгаа. Тэгээ энэ саяны 3 нөөцийг бүрэн дүр ашигладаг салбарыг хөдөө аж ахуй гэдэг энийг шинжилгээ ухаан хөгжүүлэх ёстой. Энэ бол Монгол улсын хөгжлийн суурь эдийн засаг байх хэрэгтэй маа гэж ингэж томьёолоод бид нар яг нь үйл хэрэгээ бол өргөж босч ирж байна. Энэ суурь эдийн засгийг ингэж тодорхойлохын хоёр ач холбогдол байгаа. Нэг нь би сая хэлжлээ. Ийм юм үндсэн суурьтай. Хоёр дахь нь юу юм бэ гэхээр аливаа юм тодорхой байх хэрэгтэй. Монголын ард түмэнд ийм тодорхойгүй байгаа учраас гайхацрч чадсан шүү дээ.
яах ч ёстой юм бол ингээд ухаад төнкөд байх ёстой юм болов уу те эсвэл нэг хүнд үйлдвэр байгуулаад бижигнээд байх ёстой юм болов эсвэл яах ёстой юм бол ойлгохгүй байгаа. Нэг талд нь ногоо гүшлээрэл нөгөө талд нь уулуурхаа яриад байгаа шүү. Энэ хоёр чинь яг зөрчилдөж шүү хоорондоо. Тэгэхээр тодорхой болгоод өгч. Тэгэхээр Монгол улсын ирээдүйн их мянган жилийн хөгжлийн суурь нь бол өөрөө юу? Мал аж ахуй, шинжилгээ ухаан хэрэгжүүлэх мал аж ахуй юм аа. Энэ бол суурь эдийн засаг. За энэ дээр дөрөөлсөн, энэ дээр түшгэлсэн бусад салбаруудаа дагалдуулан хөгжүүлэх хэрэгтэй. Дагалдуулан хөгжүүл. Ингээд тодорхой болгоод өгчтэй зэрэг энэ салбар руу чинь хөрөнгө оруулах, энэ салбараас чинь үр шимийн хүртэх, энэ салбарын бүтээн байгуулалтууд гэх мэтээр хамгийн багадаа л яг нь 3042 үйлдвэрийг бид нар эхний ээлжинд бүх аймаг сум дээр буюу 271 дээр бүтээн байгуулахаар тооцсон байж байгаа шүү дээ. Тэгэл энийг яаж хөгжүүлэх вэ гэвэл ингээл бүх юм цааш ургаад явчихдаг. 127 жилийн хөгжлийн хөтөлбөр тэгж байгаа. 127 жилийн хөгжлийн хөтөлбөрийг бол ерөөсөө хүн ам зөв хөгжлийн нөхөрчүүдээс сурлаа гаргачихж байгаа юм л да. Ягаад тэгэхээр бүх юмыг тооцож болдог. Гэтэл гол суурь нь юу гэдэг вэ гэхээр хүн л байгаа шүү дээ. Тийм ээ бидэнд хамаатай зүйл. Тэгэхээр тэрний хөгжлийг тооцохгүйгээр болдоггүй. Тийм учраас хүн ам зөв одоо хөгжлийн асуудал бол дэлхийн нийтийн асуудал болчихсон. Хоёр хөршөдчинч байна. Европ, Америк тийм ээ бүгдэнд нь байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө хүн ам хөгшрөөд юм ажлын байраг болоод ирэхтэй зэрэг нэг цагаачлалын нэтрээд асуудал үүсдэг. Тэгэхээр монголчууд энийг одоо зөв авч явахын тулд бид нар тэр суур зүйлийг тооцож үзэхэд л 127 жил гэдэг юм гарч. За энэ хугацаанд нь тийм ээ энэ хугацаанд нь хүн ам зүгээ хөгжүүлэхдээ эрэгтэйг нь яхан, эмэгтэйг нь яхан, балчрыг нь яхан, залууг нь яхан, ахын дээр нь яхан ингээд хөгжлийн хөтөлбөрөөр бүрэн дүрэн гаргаад тэрэнд нь ахуй буюу нөгөө ахуй төр гэж монголчууд яриадаг ахуй буюу нөгөө үндэсний аж төрхөө гэж эдийн засаг гэж хэлээд байгаа энэ зүйлийг нь хөгжлүүдийн тооцоод өгчдгээр зэрэг л нөгөөдөг маань яг нь эмгэгцэгцээ олж байгаа юм л да. Тэгээ энэний үндсэн суурь нь л бол яг нь шинжилгээ ухаан хөгжүүл хөдөө аж ахуй байна. Хөдөө аж ахуй чинь өөрөө бидэнд яг нь нөгөө эрүүл хүнсэж өгдөг зүйл шүү дээ салбар. Тэгээд нөгөө байгалийн гаралтай экомэко гэдэг хэлээд идэг нөгөө бараа бүтээгдэхүүнч юмс өгдөг зүйл. Тэгээ эн чинь дэлхийд яг нэг ховордсон зүйл. Энийг үнд цэнтэй болгочихвол бидэнд нөгөө яриад байгаа экспортын орлого тийм ээ элдв юмч өөрөө л гараад ирэх юм. Сүү байна. Зүгээр би нэг жишээ дурдъя л да тийм ээ. Бас хүмүүст арай нэг жоо ойлгомжтой болох байх. Монгол улс 2.6 тэрбум литр сүү саах болцоо байна гэж харж байгаа байт. Цаашдаа. Гэтэл өнөөдөр 450 саяын сааж ийн гэж ярьж байна. Бодит байдал дээр бол нэг 150 сая орчим юм шиг байгаа юм. Сүүнийхэн татаасаас гарахаар. Монгол улс 30 орчим сая хүртэй. Үүнтэй харьцуулахад Шинэ Зеланд улс 10 сая хүртэй. Шинэ Зеланд улс дэлхийн хатаансан сүү буюу бидний ярьдаг хуурай сүүний зах зээлийн 30%-ийг дангаараа эзэлж байна. Монгол улс Шинэ Зеландаас хуурай сүү авж байна. Тэгээд тэрийгэ миний Монголын сүүгээд савлаа зардаг. Мөн үү? Энийг л яриад байгаа. Тэгэхээр энийг шийдчих юм бол Шинэ Зеланд сайхан амьдарч болж байгаа бид болно шүү дээ. Ирланд сайхан амьдарч болж байгаа бид болно шүү дээ. Болох байхгүй. Тэгэхээр энийг болохгүй мэтэр тайлбарлаад байгаа нь өнөөдөр гол асуудал байна. Өнөөдөр банк санхүү дээр хүртэл хүмүүстэй уулзгаад тэгдэг. Энэ салбар чинь тэгж чадахгүй л гэж хэлдэг. Тэгэхээр тэд нөө тооцож үзээгүй учраас мэдэхгүй байгаа нэг зүгтэй. Тэгж бодохгүй байгаа шүү дээ. За баярлалаа. Та бит хоёрт оногцсон хугацаа өндөрлөж байна. Тэгээд тойрогтой очиж иргэд сонгогчтойгоо үзэл санаагаа хуваалцаж, мөрөөдөлбөрөө танилцуулж явхад одоо ажилд амжилт төсөө. За танд гэлалаа. Тэгээд Монгол их орондоо амьдран суугаа, харьд амьдран сууж өөрийнхөө ахуй бүтээхийн төлөө зүтгэж тэмцэж яваа. Түмэн олон монголчууд ахын дүүс та бүхэндээ амар амгалан сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж өөрийгөө Монголоо их Монголынхоо хувь заяаг, ирээдүйн хойчийнхоо хувь заяаг өнгөрсөнд бүтээсэн эцэг өвгдийн халуун ам бүлээн тусаараа өнөөдрийг хүртэл одоо авч ирсэн энэ их үнэт зүйлийг өргөж усаараа үндснийхээ үнэт зүйлийг үндснийхээ үнэт зүйл дээр суурилсан шинжилгээ ухаанч энэ хөгжлийн бодлого төлөвлөгөөг бүр нэгдмэл эрх зүйх хэмжээгээр нь хуульчлан баталгаажуулж ингээд дахиж хизээч тийм ээ алдгааргүй болох энэ сайхан суурийг өнөөдөр тавьцгаая. Та бүхэн минь зөв сонголтоо хийгээрэй. Монголоо сонгороо. Монгол сонголт мөнхөрг болтугай гэж хэлээ. За үзэгч та бүхэндээ иргэний хөдөлгөөний намын сонгуулийн төв байгууллагаас нэр дэвшигчтэй танилцуулж байгаа энэ удаагийн ярилцлагын зочноор за улсын хурлын сонгуулийн 2 дугаар тойрог буюу Говь Алтай Ховд Увс Завхан аймагт нэр дэвшигч Доржин Чингэлбаатартай уулзуулж ярилцлаа. Танд амжилт хүсье. За та бүхэнд амжилт хүсье. Тэнгэр сонголт, хаан сонголт, мөнх сонголт, Монгол сонголт